статистик нь харуулах гэсэн. Тэгээ энэ харуулж байгаа нь ямар хэрэгтэй вэ гэхээр Android дээр ямар нэгэн хөгжүүлж авал та нар хэдэн хувь нь гадаад, хэдэн хувь нь Монголд байна тий. Тэгээд хичнээн хүмүүс татаж авч магадгүй юм шиг байна. Тэр төлөө таамаглал гаргаж ирэх хэрэгтэй. Тэрнээс ямар ч тийм таамаглалгүй зүгээр шууд хийгээд ихвэл цаашдаа юу болохоо мэдэх болно шүү дээ. Нэг айгүй 6 сар хөгжүүлж бөө юм болж хийсэн чинь гаргаад ирсэн чинь Монгол цөөх хэрэглэж байвал яах вэ тий. Тэгээд тийм болохоор би яг сүүлтээс ахуудынхаа статистикийг харуулъя гэж. За. Тэгээд энэ 3 аппликейшнийг хизээсэн байх гэхээр наадмын дараахан хийсэн байна. Дараа нь нэгэд гурвуулын нэг байршуулад тэгээд хүмүүс хэр татчих авах нь үгүй тий. Бүгд үнгүүгээр байршуулсан байна. Одоо эхний програм болохоор төлөвчгийн програм байна. Энд чинь Android барьдаг хүмүүс үү? Хэдэн гарах? 2 3 төлөвчийг суулгасан уу? Монгол төлөвчийг суулгасан. Тэгээд байг шил. За 3-аас 1-ийг суулгасан байна. Тэгээд энэ төлөвчийг гаргаад үнгүү тавьсан байна. Үнгүү болохоор хүмүүс аюул татна гэж үзсэн. Тэгээд дээрээс нь олон ихтэй болон тийм аюул олон үхтэй тийм тойл байгаа. Тэгээд нөгөөт нь болохоор шүлгийн цуглуулга. Энийг нь он тойл дээрээс нүдэн шүүж байгаа дундаас нь ялгаад гаргасан байгаа. Тэгээд нөгөөт нь телевизэн мэдээ болохоор интернетээс бас мэдээлэл цуглуулад хадгалаа авчдаг утсан дээр. Тэгээд тэр 7 хоногт бүжиж болдог байгаа. Энэ програмд сайлгаас суулгасан байна. Тэгэлгүй суулгасан шүү. Тэгээд хамгийн их татагдсан нь болохоор төлөвчийн програм байна. Тэгээд төлөвчийн програмын статистикийг гаргаж ирвэл илүү үр дүнтэй болов. Тэгээд нийтээс авсан. Тэгээд татж авалтын хувьд ямар хөө байсан бэ гэхээр одоо 8 сарын ихээр 25 хүн татсан байсан. Тэгээд энэ нь болохоор өдөрт нэг 25-аас 50 хүртэл хүн иргээл өсөжсөн байгаа байхгүй. Төлөвчийг хэнд хэрэгтэй вэ гэхээр төлөвч бол зөвхөн Монголд хэрэгтэй. Яг тэгэхээр энэ төлөвч нь зөвхөн Монгол тайлбартай. Тэгэхээр эцнээ Монгол хүн байна гэдэг хэдүүлээ ажиллаж болно. Тэгэхээр энэ чинь ингээс сар болгон өсөө сүүлийн хэдэн сар бол нэлээ хурдтай өссөн байгаа. Өдөрт 50-аар эхэндээ 20 гээл өдөрт бараг 20 орхиноор ингээл нэмэгдэжсэн. Сүүлд нь нэлээ өндөр өссөн. Тэгэд одоо хамгийн сүүлд нь 3600 орчим. Тэгээд өчигдөр үчил 3600 орчим хүн татсан. Тэгээд энэ чинь 3 Android барьдаг хүний нэг нь төлөвчийг суулгасан байна. Тэгэхээр энэ 3 дахин үржил. Зүгээр яг та хар бараа тэ бодоход 3 дахин үржилэхээр чинь Монголд Android барьж байгаа 10,000 орчим. Зүгээр тэгж таамаглаж. За тэгээд энэ чинь Android-ийн хувилбар нь ажиглал яг та нар програм хийвэл одоо эдгээр олон гар утсанд хүрэхин тулд 1.5, 1.6 дээр вершнийг ашиглаж суурь ойлгож програмаа бичих үү? Эсвэл 2.1 дээр айгүйх болон нэмэгдсэн 2.1 дээр бичих үү? Энэ төр айгүй олон асуудал байгаа. Тэгээд энэчээс анхаар 1.6 бол айгүй жоохон үйлчилж байгаа. Тэр ногооноор харуулж байна. Хамгийн анхны хөлбөр болж одоо тэр нь хөгжсөөр аваад хамгийн их хөлбөртэй одоо 2.2 2.3. Тэг. Энэ болохоор саяны програм гэхээр Монголд хэрэгжилж байгаа Android-тай харьцуулбал бид нэр аягүй сүүлийн үеийн програм хэрэглээд байна. Одоо 2.1 дээрээс л флаш дэмждэг болсон. Тэгээ өшөө чинь MP3 стрим явдаг болсон. Одоо сүүлд он тойлд юу л нөгөө радио цаад чинь ямар ханд хэлээ асуулт нийт илүү. Асуулт нийт. Тэ? Android дээр тий асуулт нийт шүү. Юу? Радио? Тий. Бас дуу муудтай гэсэн шүү. Дуу Монгол дуу тэр гээд авирсан шүү дээ авах тэгээд. Тэгээд тэд нар нь болохоор 2.1-ээс хойш дэмжин зис 2.1 дээр MP3-ыг сүлжээгээр ингээд цацж болдог болсон байгаа. Тэгээд бид нар одоо ямар нэг юм хөгжүүлэхээр бол 2.1 дээрээс байр зааж хөгжүүлэх илүү үр дүнтэй юм байна. 1.6 бол одоо хоцрогдсон юм байна. 1% хүртээгүйтэй л шүү дээ. Харахад. Тэгээд 1.6-ыг SDK-гаа шууд солиод 2.1 болгоод цаашаа. Одоо 2.2 дээр үтсэн аппликейшн
Энгийн тиймэрхүү сонгуудын ашигласан бол 1.6 дээр ажиллах уу? Ажиллана. Ажиллана шүү дээ. Ажиллана. Хэрвээ 2-2 боломжуудын одоо 1.6 дээр байхгүй юм шиг ажиллах байна. За тэгээд хөлбөрөө тиймэрхүү. Тэгээд төхөөрөмжийн хувьд болохоор тиймэрхүү байна. Манайхан дандаа Samsung их хэрэгэлдэг юм. Тэгээд энэ 50% ордер хийсэн. Энэ бодвол өөр бүтгэдэггүй төхөөрөмжүүд байгаа Android. Тэгээд Notes хаана яваад байгаа. Тэ. Хятад утсан гэсэгээ тий. Android залгацсан. Хятад Android-ууд байгаа байхгүй. Энд дээр тэсгэл таблетууд жийж магадгүй миний. Galaxy. Ха? Samsung Galaxy утас. Тэ. Төхөөрөмжөөр нь ажиллах нэг юм дээ. Ажгүй Монголынхоор Galaxy S2 ч н одоо Mobicom дээр зарагдаад байгаа лу. Тэ? Эйгүү болцсон биз дээ. Дууссан гэж. Зарж байгаа. Бид рүү авах байд дууссан. Тэгвэл бид нар сайн зарж байгаа юм байна. Тэ? Тэр 10,000 Android 10% хэрэгжсэн 1000-ыг бол зарцсан сууж байгаа юм биш үү? Тэгээд одоо улсаар нь ажиллая. Түрүүчийн Монгол хүн хэрэглэдэг апыг. Тэгэхээр одоо манай Монголд одоо хэрэглэж байгаа хүмүүсийн 64% байна. Тэгэхээр одоо 20% нь өмнө Солонгост. Тэр өшөө 10 орчим хувь нь Америкт байдаг. Тэгэхээр манай хэрэглэж байгаа гол хүмүүс бол Монгол, Солонгос, Америкт байлж байгаа. Тэ? Тэгэхээр бид нэр одоо тэр Америкт ерөө Монголоос бусад газар байгаа бол бусад газрууд нь тийм төлбөртэй нөгөө сүлжээгээр операторын нөгөө нэгж дамжуулж авдаг үйлчлэгийг хэрэглэж чадгаа байлна. Одоо сүүлд Google хийцмээс юу вэ? Biz гэдэг зүгтээ аппликейшнээс. Тэгэхээр тэрнийх болохоор яаж нэхлээр 36% алдсан байна гэсэн. Эцэнс харуул өшөө хэрэглэгчдийн тоо тий. Тэднийх болохоор ингээд төлбөрөө нөгөө мессежээр дамжуулдаг байхгүй. Тэгэхээр гадаад байгаа хүмүүс хэрэглэж чадгаа байлна. Монголд байгаа хүмүүстэй харьцуулбал одоо бид нар өшөө 50% хэрэглэгчтэй одоо нэг боломж байна. Гэсэн үг. Тэгээд энэ дээр сүлд хийгээд надад ямар ашиг гарсан бэ те? Ингээ хийсэн тийм сайхан сэтгэлтэй. Тэгээ хийсэн чинь биднэрт ямар ашиг гарсан бэ? Юу алдсан бэ те? Надад бол ямар ч ашиг болоогүй. Нийт өргөж болоогүй. Хийгээд тавихад зүгээр л цагаа өөрөөл дизайн муутай нэг тийм аппликейшн хийсэн. Тэгтээ хүмүүс айгуу таалагдсан мэлээ функцүүд нь. Одоо ингээд үг багтангууд тэрийг ингээд сэргээж тагч өөрийгөө шалгаж олдог тийм ганц хоёр функцтэй. Тэгээ энэ дээрээс ямар даваа талтай болсон бэ гэхээр би олон хэрэглэгч татсан. 3600 гэдэг нэлээ их тоо. Тэгээ дээрээс нь ажлын санал ирсэн. Энэ чинь хаг сарын дотор хэлээд. Тэгээд ажлын санал энд дэндээс юм хийя. Хүмүүстэй санал болгосон. Тэгээд гэтээ аваагүй. За тэгээд одоо ийм байдлаас цаашаа яаж гарах вэ те? Одоо бид нар ингээд баахан цагаа өрсөн ямар ч мөнгө олоогүй. Тэгээ одоо яаж мөнгө олох вэ? Асуулт. Одоо ямар нэгэн програм өршүүлэхэд бол санхүүжилттэй тэгээд те цаашаа асуудлууд байгаа. Тэгээд энэ дээр зарим нэг юунуудыг бодж үзсэн байгаа. Одоо бидний хэрэглэгч нар мөнгөтэй хэлж нэртүүлж чадахгүй. Яагаад тэгэхээр Android market бол гадаадууд ингэж мөнгө төлж авдаг. Монгол албан ёсоор нэвтрээгүй. Албан ёсоор нэвтрлээч бас тэр нь аюу асуудалтай. Доллараар гүйлгээх үү, яах вэ хүү. Тэгээд дээрээс нь түрүүчийн тусгай дугаараар мессежээр явуулж төлбөр авч болно. Гэхдээ энэ юугаар асуудалтай вэ гэхээр хэрэглэгчтэйгээ 50% алдчихлаа шүү дээ. Гадаад байгаа найз нартай хүргэж чадсан гоо. Солонгос, Америкт байгаа. Тэгээ энэ дээрээс энэ бодлоор яаж ашиг олох вэ гэхээр энийг сошиал функцэд ашиглах хэрэгтэй. Яаж сошиал функцэд ашиглах вэ гэхээр одоо манай хэрэглэж байгаа хүмүүсийг хэдүүлээ нэг Facebook-ийн групп хийж л эсвэл нэг хоосон дээр лайк дараарай гэдэг. Тэгвэл би аль хийж 3600 лайк зургуулсан шүү дээ. Тэ? Энд чи мангар их байхгүй юу?
Айлсвал Twitter дээр нэг хүнийг дагаарай гэж яад штэ. Тэрөө тэгсэн бол нэгэн том сувгтай болгосон. 3600 хүнд ганц твит хийгээл ингээл өөрөө хэлэх гэсэн үг хөөж чадчих юм гэж бас. Ер нь Монголын номер 1 твиттерээс ордоо гэлж байгаа байхгүй юу? Тэ? Тэгээд тэр чинь маркетингаас айгүй том их бол нэг зар сурталчилгаа тавиулах 3600 зэрэг ингээл уцсан пад гэдэг бас очтой байхгүй. Тэгээд айлсгүй сошиал функц ашиглахгүйгээр реклам байршуулж болно. Тэгээ Монгол автор Монгол реклам байрлуулахгүй бол гадаад реклам байрлуулах нэг л явахгүй санагдав. Яагаад гэхээр энэ дээр дарнуу гэдэг нэг гуйгаад идэв. Тэгээд нөгөөт нь яг ямар учиртай юу дарах гэдэг нь мэддэггүй те. Тэгээд энэ дээр зарлиг хөдөлгөөн гэдэг нэг юм бодоод баннер байршуулдаг флаш биш. Тийм үү? Тийм. Тэгвэл тэрийг нь флаша бодуулцгаа. iPhone тавьж байгаа. Тэ? Тэгэж болно. Тэгээ энэ хоёрын аль нь дажгүй санагдаж байна. Сошиал нь уу альсвал сошиал гэж л да. Тэ. Сошиал нь дажгүй байна. Тэгээд заачлаа. Тэгээд програм сошиал болохын давуу тал. Одоо сүүл тэр Twitter дээр New Media бараа 2-2 муудцаад байна шүү дээ. Та нар манай онгойг авчлаа. Нөгөөд нь хий аваагүй. Хий шүүсэн байгаа байхгүй тий. Хий шүүсэн байгаа байхгүй. Тэгээд тэр шүүсэн мөчлөө тэгээ шүүснээрээ зүгээр нэг хайцсан тавьчих. Тэгээд маань хэрэгэл гэж байгаа байхгүй. Онгойны програм хэрвээ Facebook-ийн онгой групптэй холбогдсон байсан бол яг хөө тэр онгой байнга шинжлэгдэж байна. Хин нэгний оролцоогүйгээр тий. Тэгээд илүү хөгжилтэй байх гэсэн байхгүй. Тэгэхгүйгээр зүгээр нэг хайрцан тэгээд наад онгой чинь тэгээд насан турштай тэгээд онгойны ном шиг ингээд ядраад явж байгаас байхгүй. Тэгээд сошиал байдлаар бол бид нэр хэрэглэгчтэй нэгтгэж чадна. Тэгээд нэгтгэснээрээ бид нартай шууд харилцаад гэнэ үү те. Програм амархуу нэмэрээ шууд харилцаад байж болно. Шууд тэр дороо садлан хүлээж авах гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ чи Android дээр хөгжүүлэхэд ямар зарчим баримтлал хамгийн зүгээр гэсэн асуулт байна. 6 сар хөгжүүлж яагаад гаргаж болно. Айсвал 2 сараар апдейт хийгээд яваад иж болно. Тэгэхээр энэ дээр гол баримтлагын санаа л release early, release often гэдэг. Ийм зарчим байт юм л нэтэр. Тэгээд энэ нэг дайггүй санагдаа. Тэгээ энийг хэрэглэж үзэх байхгүй. Хөгжүүлэлтийн арга нь. Энэ болохоор эхлээд ямар нэг ажилтг прототип гаргаад авчих. Тэгээд тэрнийх дараа хэрэглэж хүрснийхэн дараа байн бай сайжруулад апдейт хийгээд яваад байж байгаа. Энэ яагаад ашигтай байна вэ гэхээр одоо намайг 8 сард хийгээд тавьсны дараа 9 сарын дундуур өгдөө. Өөр зөндөө газар тойл бичих програм байсан. Миний програм яа хийвэрэл байсан. Гэхдээ түрүүлээд хүмүүс хүрсэн байсан байхгүй. Хүмүүс хүрсэн байсан учраас би тэрний дараа апдейт хийгээд сайжруулад таад хүмүүс өөр юм сонирхоо болж эхэлж байгаа байхгүй. Тэгэл ямар нэгэн ажилтг энэ хийсэн л бол тэрийг авчиад маань хэрэглэх гэх өгч хэрэгтэй байхгүй. Хүмүүс хийгээгүй байгаа юм чинь тэр дуртай хэрэглэн яг ижилхэн нэг юм гараад ирлээ гэхэд тэр нь илүү байлаа гэсэн чиний илүү дөрвөлөө хүрсэн байгаа. Дараа нэг сайжруулад яг адилхан болгоцсон. Тийм болохоор release early, release often гэдэг зэвсэн үйлчлэг. Ямар нэгэн том юм хийгээд хүлээгээд хэсгүй. Бүр хийлээ шууд тавилаа. Android бол тэр тал дээр аюу сайст Android market. Өөр хийгээд байл нэг хэдэн цагт тэр хайлтын индекс ороод бат байл. Тэгээд дээрэс нөгөө install бэлтээд дээрэс нь нууц үг асуудаг байхгүй. Би тэр нууц үг 2 удаа мартаад. Тэгээд хууч авахудаа апдейт хийж чадаагүй. Тэгээ хаягдаад лампуурч өсөр байгаа. Сүүлд нь тэр телевизэн мэдээг түр дахиж шинээр оруулж байсан хэрэг. Тэрөө тэрнээс шууд апдейт хэлбэрээр ороосмор бид нар хуучин хэрэглэгчтэй авраад шинэ байдал руу оруулах хэрэгтэй байсан. Тэгсэн чинь байхгүй одоо хуучин авсан хэрэглэгч нь хаяа мэйл хийж байгаа. Өө энэ чи ажиллахгүй байна шүү дээ. Яагаад байгаа юм бэ? Миний ажиллаад. Ажиллаад. Хамгийн анхны. Сүүлд яасан бол ажилласан. Сайн ингэ ажиллахгүй байна шүү. Тэгж сүүлд чи тэрийг устгаад дахиад суулгах хэрэгтэй байхгүй. Гэхдээ хай ажиллаад байгаа байхгүй. Тийм үү. Чи тэгээ устгаад дахиад хуучин хэрэглэгчтэй нэг гэсэн үг тийм. Тийм чи хуучин хэрэглэгч нэг байхгүй. Тэрхүүрээ хаяагүй би шинийг гаргаад тавьсан бол чам дээр апдейт болж орж ирэх хэрэгтэй байсан байхгүй. Яах гэж түрээ хийж байгаа юм чи.
Тэгээ хоёр удаа устдаад хамаг юмаа сүнэсч байгаа хэрэг. Тэгэхээр энэ дээр иймэрхүү аргыг хэрэгжилж явбал илүү үр дүнтэй. Тэгээд одоо цаашдаа Android юу болох вэ гэсэн зүгээр миний таамагийг хамгийн сүүлийн слайд дээр сая харуулчихлаа. За одоо харуулж. Тэгэхээр Android одоо хоёр байдлаар орж ирнэ. Миний бодлоор гар утас таблет гэж хоёр янзаар орж ирнэ. Одоо энэ тэнд хэрэглээдэг интернетийн өдрийн хийсэн юунууд байдаг шүү дээ. Pocket PC нэг Windows .NET суудсан тий. Тэр бол одоо ингээ хов дээр хаягдана. Ордонд Android таблетэд орж. Яагаад гэвэл эдгээр илүү хямдхан, илүү хөгжүүлэх боломжтой. Дээрээс нь GPS, GPRS, Wi-Fi гэх бүх бизнес хийх боломжтой бүх нөхцөлийг ингээ хангаа ороод. ERP тэгээд өшөө сүүл тасд нэг Android хөгжүүлэлтнэр админ, ERP админ хэлээд байна. Тийм функц нэмэгдсэн. Тэр нь яадаг вэ гэхээр цаад сервер дээрээс ямар нэг Android төхөөрөмж хэрэглэж байгаа хүний төхөөрөмж шууд удирддаг. Өөрөөр хэлбэл бизнесийн байгууллагын тэр удирдлага нь ажилчдаа шууд удирдах гэсэн үг. Тийм боломж байна. Тэгээд тийм учраас энэ таблетууд бол одоо Android дээр хүргэлнэ. iPad бол кансел хэрэглээд тэгээд ингээд баян хүмүүс тэгэл гэртээ суугаад ингээд look and feel хийгээл сууж байна. Тэгээд таблет Монголд орж ирсэн үү гэвэл орж ирсэн. Эдгээр бол нууцаар байгаа. Одоо Монгол байдаг. Эдгээр зарлаг үүссэн яг ийм компани гараад ирсэн. Надад санал ирсэн байхгүй дэс. Евро онцгой. Тэр задлцдаг. Тэгээ оллоо бас тийм таблетууд байгаа. Оллоо дээр гол нь Монгол аппликейшн байхгүй. Тийм болохоор бид нар худалдаанд гараагүй. Зүгээр хүмүүсийн үг мөгнөөс ингээд сонсоод ажаад тэрийг барьж үзсэн байхгүй. Тэр чинь бүр өвөл байна да. Энэ жилийн нэг Үгүй тэр чинь юу нөх хаа нөгөө оллоо GPS нөх хаа. Оронд нь Android-тэй хужаа таблет байсан. Тэгээ. Тэгтээ бид нар нөгөө Монгол ап байхгүй бол тэр Монгол явахгүй шүү дээ. Зүгээр өөрсдөө брэнд гэж нэрлэж чадхааргүй болчихсон. Тэгээд тийм болохоор бид нар хөтлөнд дараагүй агуулгатай байлгаж байгаа юм. Энэ бол. Тэгээд дээрэс нь Android одоо гар утасны хувьд болохоор гар утас хэрэглэсэн тул цааш өсөөл юм. Гар утас Android утасны үн буурал байгаа. Тэгэл хэрэглэгчдийн тоо түрүүчэн дээр баталтай харуул ямар ч буурах шин залуу. Нөгөө бизнес нэг өсөж байгаа бол нэг дээжигтэй өрөлт бол ундаг гэж тийм. Энэ дээр бол вирус тийм олж харагдахгүй байхгүй. Хугацаа өнгөрөх тусам нөгөө татан авалтын хэмжээ нь өдөр татж авч байгаа хэмжээ нь нэмэгдээд байгаа. Тийм болохоор хэрэг докторчууд ихвэл өдөр татж авч байгаа хэмжээ нь буурна шүү дээ. Вирус тийхгүй ихтэй анхандаа 10 байсан өдөрт 10 татдагсан одоо 20 татдаг болол тий. Энэ болохоор яг нөгөө актив инсталл нөхгүй. Яг хүмүүсийн хэдэн удаа татж авсан биш. Хэдэн утсан дээр ажиллаж байна гэдэг статистик байхгүй. Тэгэхээр энэ тоол цаашаа өсөөл байна. Тэгээ яг хизээ зогсоо сайн мэдэхгүй. Нэг эсвэл шулуун болчих юм шиг. Бүр ийм болчих юм. Тэгээд дээрэс нь GPS, NFC, Wi-Fi, 3G гэдэг ийм шинэ боломжууд нэмэгдээд байгаа. NFC гэж үзсэн байна. Асуу. NFC гэдэг төхөөрөмж. Тэр өстой юу төхөөрөмж лээ. Одоо яаж байгаа вэ? NFC гэдэг одоо хоёр төхөөрөмж ингээд хоорондоо ойртож штэ. Хоорондоо ойртод хоорондоо мэдээлэл солилцдог байхгүй. Жохон мэдээлэл. Хитгэн. Тэгэхээр байт мэдээлэл ингээ хоорондоо солилцдог байхгүй. Тэгэхээр одоо энэ хоёр утас ингээд хоорондоо ойртоход хоорондоо мэдээлэл солилцсон. Нэгнийхээ ID-г нь авчихна эсвэл. Энэгээр яаж юм тэгэхээр хэрэг сүүл Google Wallet гэдэг юу үзэх. Google Wallet NFC дээр шалцсан байна. Тэгээ утсан дээрээ ингээд нөгөө кредит картаа суулгачаал. Тэгэл өөр нэг юмтай ойртонгууд нөгөө хэрэглэгч рүүгээ энэ ийм чип байна гэдэг. Тэгвэл цаад чип нь Google-ийн сервис рүү холбогдсон ийм кредит карт байна. Тэгээ тэр картнаас мөнгө нь авчих жоохгүй. Тийм бол төлбөр тооцоо хийж гэнэ гэдэг чинь ингээд төлбөр хийж байгаа байхгүй. Ингээд хүрээл авахд
1000 Халаас нь явуулаад шитгэл бүр амар болох. Ингээл жигэн контакт гэдэг шиг. Тэгэл ингээл контакт хийх байх. Айгу хөстэй соронзоо оронд ороод хамаг картаа. Тэгээд солон Японд илүү. Энэ бол тэр гудамжинд энэ стандарт гэдэг юм шиг л шүү. Зүгээр ингээл ийм хүн гудамжинд тэмдэгний хаж орно гэдэг өнгөлөлтөд бүх юмний чип нэгтэй. Тэгэл ер нь энэ болохоор NFC чиптэй тийм өөрөө юутай гэсэн. Мэдээл өөр төхөөрөмж дамжуулж чадна. Тэгээд дээрээс нь уншигчтай байхгүй. Google-ийн утаснууд нь одоо ийш ингэж ойртлаа гэдэг энэ утас чинь энэ проектор юм мэдэрч байгаа. Энэ шиг юмшлалтаар. Тэгээд цаашаа болохоор энэ л 3G юуны төлбөр буурнах тий. Угаасаа боордгол хан тий. Тэгэхээр 3G-ийн төлбөр буурцгаар мессежний мессеж ашигтай болох уу? Яа ашиггүй л. 4G-ийн боорчлоос муу юм шүү. Өмнөдөр энэ цаашдаа мессеж яриа нэг ашиг багтаал. Бүгд яг утасныхаа функц рүү чиглэн ажиллана. Тэгэхээр цаашдаа болохоор оператор байна уу? Ямар нэгэн хэрэглэх юу программист байна уу? Тэд нэр бүгд баг тэнцүү хэрэгтэй болж эхэлнэ. Одоо нэг программист мессежний програм хийгүүлээд тавиал операторын мессеж хэрэглэнэ үү эсвэл чиний мессеж бичсэн мессежийн програм хэрэглэнэ үү те? Одоо ч нэг Kakao Talk юу юучлээд нэг тийм аппликейшн байгаа юм шүү дээ. Тэ. Нэг удаа залгаж байгаа тэр дугаарлага дахиад зүгээр өөрсөөр ирчихэл өнгөө. Тэ. Мессеж ирж байна. Тэмэг юм удаа байгаа. Тийм болохоор Android цаашдаа өгсөн арай хитрхи ухаалаг болно. Тэгээд миний ярих гэсэн юм ингээд дуусч байна. Ямар нэгэн асуух юм байна уу? Эсвэл ойлгомжгүй санагдсан дэлгэрэнгүй ярих. Дөрөв. Тий. Android 3 дээр болохоор таблет руу зориулж хийж агаад дөрөөсөө буцаагаад нэгтгэсэн байхгүй. 3-ын тэр функцүүд 3 дээр болохоор нэг тийм юу ямар кино гаргах юм өчиг компьютер дээр очдог чи ямар кино вэ? Трон. А тийм трон шиг стилтэй 3 нь. Тэгжээд 4 дээр болохоор гар утас мөртлөө тийм трон зүгээртэй. Юм уцалсан байлээ. Nexus Prime л үү? Galaxy Prime л. Дөрөв гарцаа. Дөрөв гарцаа. Үгүй зүгээр энэ дээр болохоор би яг Монголд байгаа хүмүүс рүүгээ л чиглүүлээд ярьсан байхгүй. Тэрс гадаад байгаа хүмүүс рүү бас яаж болно. Зүгээр Монгол хүн рүү чиглэсэн юу н гарч ирсэн байхгүй. Тэрс яг гадаад руу биш. Гадаад хүмүүс рүү биш. Харин гадаад хүмүүс төрсэн хараа юм гэж тавьж байна. Монгол чиглэл дотоод арга юм хэлээд авах. Тэ. Google Access шүү дээ. Тэр шиг тийм Android-ийн юм юу. Google юу гэдлээ? Юу гэж хэлж байна? Бүртгүүлээд тэгээд Алмаг бүртгүүлээд тэдний нэг адресээс тавих юм бол Google яваад ирсэн байна. Тийм юм. Айн хэдий нэг физик тийм ч. Жон нэг хаа. Тэр чи авцаа рут хийж байгаад асуучвал тэгэл ш. Бүх аппликейшн дээрх тэр access-ийн халуун болгочтой. Юм бол рут хийж чадахгүй л гэдэг. Рут хийх гэж юу ч хийж мэдэхгүй шүү дээ. Амар олон тийм дампер хэлж байгаа шүү дээ. Авцаасаа. Тийм subscribe нэг юм зайгүй гэдэг. Айс бидний social group тий. Нэг газар л нэгтгэж хэрэгтэй байхгүй юу гэж тий. Гэхдээ гадны юм бол заавал нэгтгэж байх юм. Гадаад руу юу ч хийсэн. Гадаад руу бол юм биш тий. Хэдэн мянган хэрэглэгчтэй болох юм шиг байна. Юу нэг түгийн ингээд тавьчихсан амар Тэр нөө аз дууддаг чолооны зураг тавьчаад
Тэгээ $99 зарцсан. $100,000 тавцсан. Зүгээр чулууны зураг авчих. Тэгэл гэтээ тэр нь хинд ашигтай байх гэдэг. Тэр хүн ааж наас тоочаа. Хараад баясаад иргэж бас тэгэл. Сэтгэлээ амт шүү дээ. Сэтгэлээ амт. Хаз таарсан ч юм уу. Харин мэдгүй харин юу дээр байсан гэж. Тэр Android дээр бол тийм боломж юм гэсэн үг үстэй тий. Өгтөө бас тийм амар app шиг тийм шалгалттай шим шиг л шүү. Тэр тийм жолооны зураг хийлдэг аппликейшн ялгасан. Амар үнэтэйс. Богор үнэтэйс ямар ч юм. Яг нэг амар бас үнэтэй шийсэн юм. Зүгээр нэг Азийн тоонууд ингээд. Юу, бүжанаас 8 тонн төстэй байна. Тэ? Тотроо тэгээс цаацаад зүгт сүм байж шүү. Тэр бэжингийн зах зээл чинь Италид шиг байлаа. Аимшигтэй. Тотроо жигдүүлсэн ч бас олооч шүү. Яа тийм нэг 0.1 гэж өөдөө нэг жоохон үйл ингээд авчихлаа байж шүү дээ. Яс нөө хийх ажил хүмүүс өрөөсөө авчих шүү дээ. Тэн дээр ингээд нэг дээр нь шүлсэж. Нэг тийш сүсэрдэг дээ. Яастай. Тэдний яавь гэж. Тиймэрхүү. Тэр одоо ч нэг тэр хамгийн тэр их татгаж байгаа аппликейшн гэдэг тоглоом дээр нөө батгах шагаж байгаа. Хүмүүс амар муухай дуртай баг. Тэгээд нэг нь тэгэл сууцсал гээд ямар тэгэл хашгиж байгаа. Яасан гэж батгах шигтэй аппликейшн чиний татаа авч үзтэй гэлгээд баг. Тэр нөө зочиодгоос аппликейшн гэрээд өстэй тийм. Зөндөө баггүй. Тийм. Гэнт гэж харж гэж байгаа. Түү чиний үзсэн ямар гоё юм гэж нэрээ болоод. Тийм үү. Өөр асуух юм байна. Асуух байхгүй бол ингээд дуусах.